Нийт хог хаягдлын 50%-ийг боловсруулах боломжтой гэх судалгаа байдаг бөгөөд Монголд ердөө 3-4% нь боловсруулж байгаа гэх судалгаа байна. Тэгвэл Монголд дахин боловсруулалтын талаар олон нийтэд мэдлэг боловсрал түгээх оролцогч талуудыг чадварчуулах зорилготой анхны академи Монгол нэгтлээ. Энэхүү академиг хог хаягдлын тогтвортой менежмент арга барилыг Монголд төлөвшүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг нэгтгэх зорилготой хог хаягдалгүй Монгол төрийн бус байгууллага санаачилсан байна. Хог хаягдалгүй Монгол төрийн бус байгууллага дахин боловсруулалтын арга буюу шинэлэг технологи мэдлэгийг Монголд нутагшуулах зорилготой энэ хүрээнд ус ундааны хуванцар савыг дахин боловсруулах TML пластик үйлдвэртэй хамтран дахин боловсруулах академиг инхүү нээж байгаа юм а. Recycling Academy-ийн энэ ажлын нэг хэсэг цаашид үйлдвэрлэгчдийг игнэндээ нэгтгэж үйлдвэрээр дамжуулж шинэ ажлын байрыг бий болгоно. Хонконгд энэ жишгээр бүх хамааралтай байгууллагуудыг нэгтгэж дахин боловсруулах процессыг амжилттай хэрэгжүүлсэн байдаг. Монголд мөн энэ ажлыг сурталчлах академи амжилттай нэгдлээ. Монголд хог хаягдлыг дахин боловсруулах гинжин хэлхээ бий болгох нь зөвхөн аль нэг компани эсвэл төрийн ажил биш дээрх бүх талын хичээл зүтгэл хамтын ажиллагаа шаарддаг байна. Тэгвэл MCS Coca-Cola компани энэ хамтралд бусдыгаа түүчээлэн нэн төрөнд элсжээ. Тус байгууллага нь 2030 он гэхэд борлуулсан бүтээгдэхүүн бүрийнхээ тоотой тэнцүү их хэмжээний хуванцрыг дахин боловсруулах зорилт тавьжээ. 2018 оноос хойш бол энэ урагшаа одоо хятад руу хуванцар сав цуглуулагдаад гардаг байсан. Тэрийг бол хил хаасан. Ингэснээр бол одоо хуванцар бол хаа сайгүй голын эргээр өдөө орнуудад хаа сайгүй тараад эхэлсэн. Тэгэхээр энийг бол бид өөрсдөө зөв иргэний хувьд дээрэс нь бол бид нар бас үйлдвэрлэгчийн хувьд за мөн хэрэглэгчийн хувьд санаа зовж энэ дээр тодорхой одоо ажил хий гэсэн эрмэлзлээр эхэлсэн учраас өнөөдөр маш тодорхой том үр дүн хүрчээд байгаа нь энэ. Хог хаягдлын менежментийг Монголд төлөвшүүлэхийн тулд хууль эрх зүйн орчноос эхлээд урт хугацааны бодлого төлөвлөлт гүйцэтгэл шаардлагадана. Тиймээс үндэсний үйлдвэрлэгч болон импортлогч компаниудыг дахин боловсруулах байгалийн нөөцөө хамгаалах энэхүү хөдөлгөөнд нэгдэхийг уриаллаа.